5G үнэхээр супер хурдан уу? Бид нар өнөөдөр Mobicom-ийн 5G сүлжээний интернетийг дөрвөн хэрэглэгчийн өнцгөөс турших болно. Геймер, сурагч, бизнесийн салбарт ажилладаг хүн, контент бүтээгч. Эхнийх нь геймер. За яг одоо пинг нэг 70-аас 80 хооронд бол байна. За яг интернетийн хурдан байх нь ер нь пингд бол нэг хайхтар нөлөөлөхгүй яагаад гэвэл Монголоос л яг сервер рүү хандж байгаа болохоор гэхдээ ямар нэгэн байдлаар юм багийн дайн ч юм уу тиймэрхүү юм дээр бол ямар нэгэн гацалт бол ерөөсөө үүсэхгүй байна. Тухтай тоглож болж байна. Тэгээ би өөрөө бас нэг Mobile Legends-ийг сайн тоглодгүй, мобайл тоглоомыг тоглодгүй болохоор таад жоохон болох харагдчих магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар Mobicom-ийн 5G-гээр бол асуудал алга. За пинг бол одоо нэг 60 руу ороод ирлээ. Ер нь бол эхэлж байхад бол нэг 58 орчим байсан. Тэгээд нэг 58-аас 70 хооронд л байд юм шүү. Тэгээд ямар нэгэн байдлаар гацалт бол ерөөсөө ажиглагдахгүй. Дараагийнх нь сурагч. За би онлайн уулзалт YouTube-ийг хичээл тэгээд файл татаж үзье гэж бодож байна. Ямар хурдтай байх нь бүгдээр харцгаая. За сая яг Mobicom-ийн 5G-г Yo Park дээрээс тестэлж үзлээ. Тэгэхээр видео үзэхэд бол ямар нэгэн байдлаар асуудал алга. Мөн онлайн митинг тоглоод ярьж үзэхэд ямар нэгэн дүрсний чанар уналт ч юм уу гацалт бол ерөөсөө ажиглагдсангүй. Тэгээ мөн видео файл болон зургийн файл бас татаж үзлээ. Тэгээ хурд нь бол маш мэдгэдэггүй хурдан байж чадчихээн. Тэгээ тэрийг болохоор би таад яг дүрсээр харуулъя. Тэгээ мөн дата цацах буюу хотспотоор ороход одоо хоёр дахь девайсаас хотспотоор ороход бол хурдад ямар нэгэн байдлаар хязгаарлалт бол ерөөсөө үүсэхгүй байна. Айгүй хурдан байна. За би яг контент бүтээгч хүний өнцгөөс reel апплод хийж байна. Гэтэл ямар хурдтай байх нь харцгаагийн хооронд л ер нь бол reel маань апплод хийгдээд орчлоо. Тэгээд 3 минутын урттай reel-ийг ерөнхийдөө бол 3-аас 4 минутын хооронд бол апплод хийж байна. Гэхдээ түрүүн апплодын хурдыг бид нэр тест хийж үзэхэд 35-аас 45 мегабайтын хооронд байсан. Лайв хийж үзэхэд офстер учраас жоохон гацх байх гэж бодож илаа. Гэхдээ ерөөсөө тийм зүйл болсонгүй. 4G-г бодвол илүү өндөр чанар дүрсний чанартайгаар шууд дамжуулалт хийж байна. За 5G-ийн нэг онцлог байдаг. Тэр нь юу вэ гэхээр яг өндөр ачааллын үед олон хэрэглэгч ашигласан ч гэсэн хамаагүй хурданд бол төдийлний хайхтар өөрчлөлт бас ордоггүй байгаа. Тэр нь Монголд ямар ч асуудалгүй болж байна. За би одоо хамгийн сүүлийн хүн болох бизнесийн байгууллагад ажилладаг хүний өнцгөөс мэйл өчиж PPT хийж үзлээ. Гэхдээ Улаанбаатар хотын захад буюу уулан дээр ирэхэд сонирхолтой байгааз. Яг уулан дээр ирэхэд нэгээс 2 удаагийн одоо хурд удаашрах ч юм уу тохиолдол бол ажиглагдлаа. Гэхдээ битээр хэрэглэгчдийн мэдэрдэг мэдрэмж энэ удаа шал өөрлөсөн байна. Энэ удаа бид Mobicom-ийн энэ жил албан ёсоор Монгол улсад нэвтэрсэн 5G сүлжээний интернетийн хурдыг тестэлж үзлээ. Та бүхэн бас хувьдаа туршиж үзээ сэтгэлдээ хэлээрэй. Мөн дараагийн контентоор ямар операторын 5G интернетийн хурдыг туршиж үзэх вэ? Бидэнд хэлээрэй.